За сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр зорилго тавих амархан, харин түүнд хүрэх систем ухсарахад хамгийн хэцүү даваа байдаг гэдгийг бид нар бол мэднэ. Бид бүгдээрээ шинэ оны ихэнд эсвэл даваа гарагт тэгнэ ингэнэ гэж том төлөвлөгөө гаргадаг ч гэсэн яг амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр нэг л болж өгдөггүй. Ягаад гэвэл бид бүтлгүүтчдэг нь ихэнх тохиолдол байдаг. Магадгүй бид буруу газраас буруу аргаар эхлээд байж болох юм. Ингээд зорилготой өрөх системийн тухай бидний гаргадаг алдаа болон ярин яг яах ёстой юм бэ гэдэг талаар бол ярьцгаая. Тэгэхээр бид нар яагаад бүтлгүүтдэг вэ гэхээр хүмүүс одоо хөвчлэн зорилго болон систем хоёроо андуураад байдаг. Тэгэхээр Джеймс Клэр болохоор номондоо чи зорилгынхаа хэмжээнд хүрдэггүй харин системийнхаа төвшөнд унцдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хитрхи их үр дүн төвлөрөх маань бидний бас нэг алдаа байж болох юм. Жишээлх юм бол бид нар бол яг 10 кг турна гэж бодхоос биш өдөр болгон одоо 30 минут алхана гэж зорилго тавьж анхаардаг. Яг тэр үйлдэл бол хийдгүү байгаа. Үр дүнд бол ирээдүйд болох зүйл байдаг бол харин систем бол яг одоо хийж байгаа үйлдэл бол хийж байгаа. Тэгэхээр зөвхөн барианд үр дүнд анхаарлаа хандуулаад байх юм бол замдаа бол ядарна, шантрах магадлал бол маш өндөр байдаг. За нөгөө талаар сэтгэл хөдлөл бол найдаад байдаг. Маргааш өглөө 5 цагт босоод гүмөр санагдаж байна гэдэг бол тухайн үеийн чинь таны сэтгэл хөдлөл гэсэн үг. Гэтэл маргааш өглөөнөөс бороо орж болно, дулаахан хүнжил халуун өргөд эхлэхэд бол таны сэтгэл хөдлөл чинь аль хэдийн ууршаад алга болчихно. Тэгэхээр энэ бол системийн хүн бол зөвхөн хүсэл байгаа үед л хөдөлдөг гэдгийн бол тохио юм байгаа юм. Тэгэхээр бүгдийг хийх эсвэл юу ч биш хийх, юу ч хийхгүй байх гэсэн сэтгэлгээ бас бий болчиход байдаг. Энэ нь юу вэ гэхээр нэг өдөр төлөвлөгөөгөө таслах юм бол за одоо өнгөрчөө дараагийн даваа гарагаас эхлэхээс ч юм уу гэж хайждаг. За тэгэхээр энэ бол төгөлдөрлөө тэмүүлээд байдаг хүмүүсийн гол зангав. Гэтэл амжилт гэдэг бол 100% төгс байхтай гол нь бол биш. Харин 80% гүйцэтгэлтэй байх нь бол хамаагүй зөв зүйл буюу тасралтгүй үргэлжлүүлэхэд чухал байдаг байх нь. Тэгвэл систем гэж яг юу юм бэ гэвэл зорилго чинь бол таны луужин гэсэн үг. Харин систем гэдэг чинь бол замын зургаал гэсэн үг. За жишээлх юм бол бид нар ном бичих зорилго тавилаа гэж бодъё л доо тий. Зорилго нь бол ном бичих. Харин систем маань юу байх вэ гэхээр өдөр бүр өглөөний цайны дараа 200 үг бичих. За энэ бол яг систем болж байгаа. Хэрвээ чи зорилгоо мартаад ч гэсэн зөвхөн системтэй анхаарах юм бол чи зорилготой хүрэх үү гэсэн асуулт байна. Мэдээж хэрэг хүрнэ. Тэгэхээр өдөр бүр 200 үг бичиж байх юм бол жилийн дараа чи номтой болчихсон байна л гэсэн үг. Систем гэдэг бол үр дүнгээс үл хамааран чиний өдөр тутамдаа хийж чадаад байгаа дадал оголгосон автомат болгосон тэр үйлдвэрлэлийн цогц юм а гэдгийг бол хамгийн гол нь хамгийн сайн ойлгох хэрэгтэй байх нэ. Тэгвэл яг яах ёстой юм бэ гэж. Тэгэхээр яг өөртөө тохирсон систем бүтээхийг хүсэж байгаа бол хэд хэдэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй. За нэгдүгээр нь болохоор жижигхэн зуршлаас эхлэх гэж байгаа. Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь шууд одоо гайхамшигын өглөөг бий болох гэдэг те. Одоо хүүтэн усанд орно за 10 км гүн гэх мэтлэнгээр хит өндөр хитрхийн хүнд зүйл байгаад байдаг. Хитрхийн амархан болохоор үгүй гэж хэлж чадхааргүй жижиг үдлээс бол уул нь бол эхэлсэн хамаагүй дээр байдаг. За ном уншмаар байх юм бол өдөрт нэг хуудас унших ч юм уу те. Эвгээд дасгал хиймээр байх юм бол 5 удаас сумнаа гэхэд бол болно. Энэ нь болохоор хүний тархинд чи хийж чадаж байна гэсэн итгэлийг нь бол төрүүлдэг байх нь шүү дээ. За тэгвэл хоёр дахь алхам нь юу вэ гэхээр хүрээлэн буурчнаа засна гэж байгаа. Тэгэхээр хүний хүсэл зориг гэдэг бол яг үүндээ шавхагддаг нөөц. Тийм учраас хүсэл зоригоо ашиглах шаардлагагүй тийм орчныг нь бол бүрдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл утасны хамаарлаа багасмаар байгаа бол утсаа өөр өрөөнд орхих ч юм уу те. Дасгал хиймээр байгаа бол бэлтгэлийн хугацаа орон дээрээ бэлдэж тавих ч юм уу. Тэгэхээр чиний систем бол орчноос нь шууд хамаардаг учраас орчноо бас зөв бий болгож бүрдүүлэх нь илүү чухал байдаг. Энэ бол хоёр дахь алхам байх нэ. За гурав дахь алхам нь болохоор дадлын хэлхээ үүсгэх гэж байгаа. Тэгэхээр чин зуршлыг аль хэдийн хэвсчихсэн хуучин зуршилтайгаа холбол бас илүү зүгээрээдэг. Жишээлх юм бол би өглөө кофе уусныхаа дараа шууд 5 минут төлөвлөгөөгөө харнаа ч юм уу тий. Тэгэхээр кофе ууна гэдэг чинь бол таны хуучин зуршил байж болж байгаа. Харин 5 минут төлөвлөгөөгөө харна гэдэг чинь таны шинэ зуршил. Тэгэхээр энэ хоёр зүйл бол хоорондоо холбогдсон тохиолдолд таны тархинд шинэ үрдлийг хүлээж авахдаа илүү хялбар болоод өгдөг байх нь. Тэгэхээр зуршил дадлын хоорондын хэлхээг бас үүсгэсэн илүү амархан зорилготой хүрэх алхам болдог байна гэдгийг бол анхаараарай. За дөрөв дэх алхам нь болохоор үйл явцад дурлах гэж байгаа. Тэгэхээр үр дүн гаргахад мэдээж хэрэг тууштай байх шаардлагатай, чивчээтэй байх шаардлагатай удаан хугацаа орно шүү дээ. Тиймээс тэр үр дүн хүлээж зовох биш харин өдөр болгон хийж байгаа үйлдэлээсээ таашаал авч сурах хэрэгтэй. За өнөөдөр төлөвлөсөн зүйлээ хийчихсэн бол өөрийгөө урамшуулж чи ялж байна, чи хийж чадлаа гэж урамшуулах хэрэгтэй байх нь. За нөгөө тагөр бол сэтгэл зүйн бэлтгэл бас илүү чухал байдаг гэдгийг мартаж болохгүй байх нэ.
Тэгэхээр зорилготой өрх системийн хамгийн гүн төвшин бол өөрийгөө тодорхойлох явдал байдаг. За жишээлбэл би турж байгаа хүн гэж хэлэх, эсвэл би эрүүл амьдралын хэм маягтай хүн гэж хэлэх хоёр бол хоорондоо асар их ялгаатай шүү дээ, тий. Эхнийх нь өөрийгөө ямар нэгэн зүйлд халавдаж байгаа мэт санагдуулж байгаа бол хоёр дахь нь хэн болохоо илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр чи хэн болохыг хүсэж байна, тэр хүний хийх үйлдэлийг бол өдөр бүр системдээ суулгана л гэсэн үг байх нь. За тэгвэл систем бүтээхэд бол цаг хугацаа мэдээж ирэх хэрэгтэй байдаг. Магадгүй эхний 7 хоногт бол юу ч өөрчлөгдөхгүй байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ үүнийг бол мөс айлах цэг гэж нэрлэдэг. За тэгэхээр мэдээж хэрэг мөс айлахад бол хугацаа хэрэгтэй. Хичээл зүтгэл чинь бол талаар болоогүй гэдгийг бол тодорхой хугацааны дараа хүн бол мэддэг те. За тэгэхээр том зорилгоо түр хойш нь тавиад өнөөдөр хийж чадах хамгийн жижиг, хамгийн системтэй алхмаар бүтээж хийнэ гэсэн үг. Тэгэхээр барайнда хизээ очих вэ гэдэгтээ ерөөсөө санаа битгий, зөв зорилготой хизээ хүрэх вэ гэдэг нь бол чухал биш. Яг замаа зөв зураглаж төлөвлөгөөгөө хийж чадсан бол өдөр бүр өнөөдөр хийх тэр алхамч хамгийн чухал байх нь байна. Тэгэхээр үнэхээр систем чинь ажиллаж байна уу гэдгээ бол өөрөө анхаарч явах хэрэгтэй. Хэрэв үгүй бол яг одоо 5 минут зарцуулаад маргаашийнхаа хамгийн жижиг алхмын төлөвлөгөөийг бол санал болгож байна. За тэгэхээр системээ бүтээн чадна гэдэг бол зорилготой өрх хамгийн том чухал үр дүнтэй арга байдаг гэдгийг хэмжээс та бүхэн ойлгосон ба. Энэ видеод таалагдсан бол лайк, комментээ үлдээгээрэй. Мөн subscribe дараарай. Мөн ээлтний гаргадаг одоо маркетинг борлуулалтын сургалтуудад хамрагдах бол description хэсгээр байгаа линкэн дээр дарагдж манай сургалтыг сонирхоорой. Баярлалаа.